275 10-ын батархайг энгийн батархай болго. За тэгэхээр жоохон дадлага хийцгээе. Та үнийг шууд олж чадах бах. Гэхдээ 4-ийн дагуу алцгаая. Тэгэхээр 2 бүхэл энд чи. Тэгээд 7 байна. Өөр өнгө сонгоё. Таслын дараах 10-ны оронд 7 байна. Энэ бол таслаас хойших 10-ны орон. Иймд 10-ны 7 болно. Харин энэ 5 нь 100-ийн оронд байна. Иймд 100-ны 5 болно. Батархаануудыг хэлбэрчлээд холимог батархай хэлбэртэй бичвэл за би энэ хоёрыг нэгтгээд энд чи. 2 батархайг нэмхийн тулд ижил хуваартай болгоно. Ерөнхий хуваарийг нь олохдоо 10 ба 100-гийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олно. Энэ бол 100. 100 ба 10-т хоёуланд нь хуваагдана. 10-ыг 100 болгоё. Үүний тулд 10-аар үржүүлнэ. Тоог 10-аар үржүүлэхдээ уг тооны ард тийг тавиал болоо. Гэхдээ зөвхөн хуваараа үржүүлчихэд орхичиж болохгүй. Хүртүрээ бас үржүүлэх ёстой. Хуваарийг 10-аар үржүүлсэн, хүртүрийг бас 10-аар үржүүлье. 7-г үржих нь 10 тэнцүү 70. 100-ны 70. Энэ нь 10-ны 7-той тэнцүү. Одоо нэмж болно. 70 дээр нэмэх нь 5. Хэдвэ? 70 дээр нэмэх нь 5 тэнцүү 75. Манай хуваар 100 байгаа. Ингээд 2 бүхэл 100-ны 75. Сүүлчийн бичлэгтээ бид үүнийг 2 бүхэл 100-ны 75 гэж уншдаг болохыг үзсэн. Гэхдээ бид хараахан хэлбэрчилж дуусаагүй байна. 75 ба 10 нь ерөнхий хуваагчтай. Тэдгээрийг хуваах хамгийн их тоо нь хэдвэ? Энэ бол 25. 3 25 нь 75 болно. Харин 4 25 нь 100 болно. Иймд хоёуланг нь 25-д хуваана. 75-ыг 25-д хуваагаад 3, 100-г 25-д хуваагаад 4. Ингээд энэ тоо нь 2 бүхэл 4-ний 3 болж байна. Олон дахин иймэрхүү дасгал хийсний дараа та нар бараг чэйжээр 275 нь 2 бүхэл 4-ний 3 гэдгийг хэлж чаддаг болчихно.